Эцэгчүүдээ та бүгд сайн байцгаана уу? Орой минь төргийа. Тэгэхээр боловсролын реформ хөтөлбөрөөс энэ коронавирустай холбоотой хүүхдүүд маань гэрээсээ хичээлээ одоо хийж байгаатай холбогдуулаад зөвлөмжүүд хүргэж байна. Ингээд өнөөдөр бол Icon сайт дээр 5 зөвлөмжийг бол гаргаж байршуулсан. Та бүгд маань зарим нь үзсэн баха. За миний хувьд одоо өнөөдөр бас нэг зөвлөмж хийх гэж байгаа нь энэ сэтгэл зүйн асуудалтай холбоотой юм аа. Тэгэхээр эцэгчүүд маань энэ хүүхдүүдтэйгээ тулж ажиллах, за зарим нь одоо чөлөө аваад хүүхдүүдийн хичээлийг хийлгэж байгаа. За ялангуяа одоо бага насны хүүхдүүд, за одоо дөнгөж одоо өсөг сурж байгаа, үржүүлэхийн хүрдээ зээжилж байгаа бага ангийн хүүхдүүд төр бол илүү асуудлууд гарч байгаа нь ажиглагдж байна. Тэгэхээр мэдээж одоо эцэгчүүд бол багшийн дайнд одоо бэлтгэгдээгүй. Тэгэхээр сургууль хүмүүжүүлэх ухаан гэдэг маань өөрөө бас 4 жил сурж ин боловсролдог юм ухаан байгаа. Тэгэхээр эцэгчүүд маань ийм хангалттай сэтгэл зүйн бэлтгэлгүйгээс болоод маш их одоо ирээдүйд хор уршигтай эцэг хүүхдийн хооронд үл ойлголцол одоо алс ирээдүйн 30-40 жилийн дараа хүртэл одоо үргэлжлэх юм үл ойлголцол үүсгэх эрсдлүүд бий болж байгаа нь харагдаж байна. Тэгээ миний хувьд бол одоо эцэгчүүдтэй нэлээд одоо эцэгчүүдтэй ярьж үзлээ. Тэгэхээр ерөөсөө эцэгчүүд та бидний төсөөлөл хүлээлт буруу байна. За жишээлбэл энэ хичээл хийнэ гэдэг бол даалгавар одоо давтуулахаас бол огт өөрөө. Даалгаврыг бол магадгүй одоо 30 минутанд 1 цагийн дотор хийгээд хийсэн эсхийг шалгаад ингээд өнгөрдөг бол хичээл хийлгэнэ гэдэг бол тухайн хүүхдийг тухайн одоо шин сэдвийг ойлгуулах зүйл байна. Тэгэхээр даалгавар гэдэг бол нэгд ангид заасан зүйлийг одоо баталгаажуулж байгаа ийм үйл ажиллагаа байгаа бол хичээл бол одоо шинэ ойлголт өгж байгаа ийм багмаа. Тэгэхээр эцэгчүүд маань богинохон одоо нэг 5 минут 10 минут зарцуулна гэдэг ийм буруу төсөөлөлтөй хүүхэдтэйгээ харилцснаас болж уцаарлах. За энэ одоо уур уцаараа эргүүлээд хүүхэдтэй гаргах ийм байдал бол маш их түгээмэл юм. Тэгэхээр таны хүүхэд бол одоо сурж боловсрох гэж байгаа энэ одоо бяцхан тарих шүү дээ, бяцхан тарих. За ингэтэл таны дууны өнгөнд, хоолойны өнгөнд өчүүхэн төдий одоо уцаарсан, тэр шаасан, төгшөөсөн ийм одоо чичирхийлэл мэдрэгдэхэд хүүхэд чинь бол танаас хөндөөж одоо алсарч одноо. Тэгэхэд өнөөдөр яг одоо энэ бүтэн сарын хугацаанд та одоо мэдээж одоо ажлынхаа хажуугаар зарим нь ажилласаа чөлөө аваад хүүхэдтэйгээ ажиллаж байгаа. Өмнө нь одоо магадгүй 10 жилийн бага ангийн хүүхэдтэй ажиллаж үзээгүй хүмүүс байгаа. Сургууль хүмүүжүүлэх ухааныг та бүгд мэдэхгүй. Тэгэхээр энд бол 3 цаг, 4 цаг төвчээртэй суух ёстой. За гэдэг маань 3 цаг хүүхэдтэйгээ одоо яг зэрэгцээ суугаад байна гэсэн үг биш. Хүүхэд маань багаар алгуур сурдаг. Тэгэхээр тань шиг одоо 30 настай, 40 настай хүн шиг юмыг хурдан хугацаанд ойлгохгүй. Дөнгөж ертөнцийг таньж эхэлж байгаа учраас алгуурхан юмыг бол ойлгож авна. Тэгэхээр энийг та бид одоо сайн бодож сэтгэлээ бэлдэх хэрэгтэй байна. Одоо үржүүлэхийн хүрдийг чинь зээжлэнэ гэх юм бол энэ чинь бас нэлээд хэдэн сарын үйл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр энийг та 5 минутанд зээжлүүлэх гэдэг юм уу? Зүтгээд ээж болохгүй. Бодлого бодуулах, за зохион бичлэг, хуулан бичлэг те одоо энэ түүхийн хичээл гэдэг юм. Энэ юмнууд дээр та бид нэлээд сайн хүлээцтэй хүүхдийнхээ сурж байгаа одоо ажиллагаа бол алгуур явдаг 12 жил сурнаа гэдгийг бодолцоод алгуурхан тайван уужуу байхгүй бол одоо уцаарладаг ийм уцаарсан одоо өнгөөр зандрах, загнах те ийм химийг одоо ойлгохгүй байхдаа яадгийг чамааг онц сурж байгаа гэж бодсон хаана байна. За сургууль дээр чи юугаа хийж байсан? Одоо хүртэл энэ үржүүлэхийн хүрдээ цээжлээгүй байсан юм уу? Гэх мэтээр хүүхдэд одоо нэр хож өгч тийм ээ. Одоо тэнэг мангарал гэж хэлж ийн гэсэн үг шүү дээ саяны юмуд чинь. За ингээд та магадгүй одоо өөр хоорондоо найз нөхдөдтэйгээ ярьж байгаа юм шиг энэ бяцхан хүүхдтэй ярих юм бол хожимоо маш томоор гимших одоо ийм сэтгэл зүйн нядалгаа хийж ийн гэсэн үг шүү. Энийг би бас одоо сэтгэл зүйн сонирхолтой судалдаг хүний заавал анхааруулж одоо хэлье гэж бодож байна. Тэгээд энэ лайвыг та бүгд үзээд өөрсдөө цэгнээд үзээрэй. За та одоо ээж бол аав нь яаж ярьж чинь, аав бол ээж чинь танай эхнэр чинь хүүхдүүдтэйгээ яаж ярьж чинь, бие биендээ хяналт тавиад анхаарад маш тайван, маш хүлээцтэй. Тэгээд та сурах гэж байгаа биш шүү дээ. Энэ бол таны амьдрал биш. Тэр хүүхэд өөрөө сураад өөрөө тэрийг амьдралдаа 20 30 40 жилийн дараа хэрэглэх гэж байгаа. Тэгэхээр та одоо хүний өмнөөс уурлаж уцаарлаад ах ерөөсөө хэрэггүй шүү. За тэгээд янз бүрийн байдлаар одоо хүүхдийг одоо шийтгэхтэй урамшуулахдаа бас маш бодолтой байх хэрэгтэй. За тэр одоо юу гэдгийг
гар утсаар юм үз гэдэг юм уу, телевиз үз гэдэг юм уу, эсвэл нөгөө талаас одоо хичээлээ хийхгүй одоо босч явчаад байгаа тохиолдолд магадгүй одоо тодорхой хэмжээнд те хүүхдтэй одоо юу гэдгийг гар хүрэх гэдэг юм те иймэрхүү юмнуудаа бид нар маш сайн бодож балансаж хийхгүй бол яг тухайн 5 минутын таны уур чинь эргээд 50 жилийн асуудал болно. Та 60 настай 70 настай хүүхэд чинь тань руу одоо огт утсаар ярьдаггүй. Тантай одоо өөрийн дотны нууц юм одоо хуваалцаж ярьдаггүй. Тийм 20-той 25-тай залуу болчихвол нэг гайхаад ах юм байх. Энийг бол хэн хийдэг вэхээр та өөрөө л хийж идэг. Тэгчээд өнөөдөр монголчууд гайхаж ярьдаг дараа нь одоо 60 хүрчээ те манай 20-той хүүхэд 30-той хүүхэд яагаад надтай нууц юм огт ярихгүй байна. Надтай ерөөсөө өөрийнхөө дотны одоо бодож байгаа юм хуваалцахгүй байна. Над руу ерөөсөө утсаар ярихгүй байна. Тагчиг алга болчдөг гэв. Энийг бол хэн хийх вэхээр таал хий. Та 8 настайд нь 7 настайд нь 10 настайд нь 13 настайд нь таал хий. Яаж хийдэг вэхээр тэрхэн 5 минутын одоо нэг даалгавар хийх, хичээл хийх энийг уур хуцаар те зандрах, загнах, занчих энэ юмнаас хүүхдийг хөндөрүүлж идэг. Энэ хүн чинь бяцхан хүн чинь дөнгөж сурч эхэлж байгаа. Тэгээ танаас л одоо итгэл найдвар авралыг хүсэж байгаа болохоос ш юу юм бүүмэд ойлгохгүй яаж ойлгох вэ гэд гайхаа суужхад нь хурж ирээд загнаа зандраадах юм бол танаас бол дөлдөг, айдаг, юмаа нуудаг, за энэ хүнтэй бол харьцаад хэрэггүй юм байна гэдэг ийм хүнийг та өөрөө үйлдвэрлэе шүү. Тэгэхээр энэ 2 сараас эхлээд одоо 3 сар хүртэл бүтэн сарын хугацаа байна. Энэ дээр та бүгд харин сэтгэл зүйн үед юу гэж ойлгох ёстой вэ? Харин ч энийг боломж болгож ашиглаа. Хүүхэдтэйгээ дотн харилцаа үүсгэх, сурч хөгжих явцыг нь ойлгож та таньж мэдэх юм алтан боломж гэж ойлго. За таны ажил бол таны хүлээж байна шүү дээ. Та одоо магадгүй хэдэн жил ажиллах юм 20 настай сургууль төгсөөд 60 хүртэл 40 жил та улсад ажиллана. 40 жил. Тэгэхээр ганцхан сарыг хүүхэдтэйгээ зарцуулахад шүд 100 тэсэд гарч байгаа. Тэгээд харин энийг бүр боломж болгоод хүүхэдтэйгээ сайхан ярилцаад, хамтдаа суралцаад, хамтдаа одоо эрэл хайгуул хийгээд тэр бяцхан хүүхдийнхээ одоо сурж байгаа боловсрож байгаа процессд нь дэмжигч маягаар, хамтрагч маягаар та оролцоод 3 сарын одоо 2-ны өдөр гэхэд та хүүхдийнхээ итгэлийг бүрэн дүүрэн олж аваад хүүхэд чинь ямар ч одоо амьдралын те асуудал гарсан тань руу хамгийн түрүүнд залгах те тун удахгүй одоо наад хүүхдүүд чинь шилжилтийн насны сэтгэл зүй юм асуудалд сорилтод орох гэж байгаа те магадгүй одоо тамхи татна за одоо гадуур энэ одоо хар тамхи гэдэг асуудал хүчтэй явж байна. Энэ үед таны үгийг сонсдог, тантай зөвлөдөг, энэ шилжилтийн насны одоо дурлал, гинэн хайр те одоо энэ юмыг даван туулахдаа тантай мөр зэрэгцдэг ийм хүнийг бэлдэх ийм сайхан боломж нээгдлээ гэж хар. Тэгээ сэтгэл санаагаа сайхан уудлаад, сайхан ярилцаад, ойлголцоод дэмжиж яваарай гэдэг ийм сэтгэл зүйн бяцхан зөвлөгөөг яаралтай үе гэж бодсон юм аа. Тэгээд энэ одоо лайвын маань үзэж байгаа олон эцэг эхчүүд хожимоо бас одоо миний лайвыг дурсаж санаарай гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр 60 настай тань руу хүүчин охин чинь ярихгүй байх тэр имийг өнөөдөр та бид хамтдаа сэргийлж чаднаа. За ингээд эцэг эхчүүдэд амжилт хүсье. 1 сар ингээд бяцхан зүрхнүүдтэйгээ хамтдаа одоо сурч болсрё.